Сайн бацхан өнөөдөр мичгээ би та бүхэн энэ ягаан болон turquoise өнгийг ашигласан энэ өнгөлөг бодлыг хэрхийхийг үзүүлгэн ингээд бичлэгэнд орцгоё. Нүрийн хувьд би эхлээд энэ цагаан өнгөр нүрийн нэлэнгүүд нь бодсон. Дараа нь хөмсөний хувьд би энэ жижиг басыг норгож байгаад энэ turquoise өнгийн тэнээр хөмсгөө нэлэнгүүд нь бодож өгсөн байгаа. Тэгэхээр яг багсаа норгож ашигласнаар ямар ч тийм илүү тод гарч өгдөг байгаа. Дараа нь нүдний хувьд би энэ тод ягаан өнгийн тэнэг ашиглан хөмсөний ясны доод зэгээр нэлэнгүүд нь уусгаж тавьж өгсөн. Мөн хөмсөний урд доод зэгээрээ уусгаж хамарлууга баг зэрэг уусгасан байгаа. Том багсаа ашиглан энэ үсгийн сайд руу уусгана. Дараа нь энэ хар өнгийн тэнэг ашиглаж байгаад би нүдний гадна хэсгээр болон энэ хөмсөний урд доод хэсгээрээ хар өнгөө тавьж илүү сүүдэр гаргаж өгсөн. Дараа нь хар өнгийн нүдийн тос нь харандаа ашиглан нүдний доод сормоснаас нэлийн доод зэгээрээ би шинэ сормос нэсгийг зурж өгсөн. Дараа нь доогуур нь би жижиг багсаа ашиглаж байгаа өмнөх ягаан өнгийн тэнээ уусгаж тавьж өгсөн байгаа. Дараа нь мөн өөр багсаа норгож байгаад өмнөх turquoise өнгийн тэнээ зов хэсгээрээ нэлэнгүүд нь тавьж өгсөн. Тэгэхээр энэ тэн маань баг зэрэг саатай боронцон тэн учраас багсаа норгож ашиглах тусам энэ маань илүү тод гарч өгдөг байгаа. Дараа нь би тосон харандаа ашиглан нүдний гадны хэсгээрээ баг зэрэг сүүл гаргаж мөн илүү жижиг багсаараа сайтар уусгаж дээд доод зохио холбож өгсөн байгаа. Цаатай цагаан өнгийн тэнэг ашиглан би нүдийн урд хэсгээрээ гэрэлтүүлэг болгон тавьж өгсөн. Дараа нь би цагаан өнгийн нүдний харандаа ашиглан нүдний доод шинэ зовх хэсгээрээ нэлэнгүүд нь бодож өгсөн. Мөн нүдний доод дотор хэсгээ бодсон байгаа. Би ингээд нүднийхаа дээд доод хэсэгтээ нэлэнгүүд нь сормоос ашиглан наасны дараагаар би өмнөх цагаан өнгийн цаатай тэнэг ашиглан хамраа ингэж өндөрлөж гэрэлтүүлэг болгож тавьж өгсөн. Мөн хамрынхаа яг үзүүрх хэсгийг нь би өмнөх ягаан өнгийн тэнэг ашиглан ингэж бүр хэлж дугуйруулж бодож өгсөн байгаа. Гаднах хэсгийг нь би сайд уусгаж өгсөн. Гэрэлтүүлгийн хувьд би өмнөх turquoise өнгийн тэн болон саатай цагаан өнгийн тэнэ холж байгаад яг хатшихын яс хэсгээр гэрэлтүүлэг болгон тавьж өгсөн. Дараа нь би цагаан өнгийн нүдний харандаа дахин ашиглаж байгаад уруулынхан болтыг хийсэн. Тэгэхээр би энэ яг сэтэрсэн маягийн имерхүү зүйлийг би яг уруулынхан яг хэсгээр хатшихын хэсгээр хаагаараа зурх хэсэг ингэж эхлээд бэлдэж цагаан өнгөөрөө зурсан. Дараа нь энэ хэсгийн ийм тод ягаан өнгийн уруулын бодгийг ашиглаж байгаад нарийнхан багсаар нэлэнгүүд нь бөглж бодож өгсөн байгаа. Дараа нь сүүдэр гаргахын тулд би илүү бараан ширнэлийн ягаан өнгийн тийм биш уруулын бодгийг ашиглан ерөнхийд нь дээд хэсгээр гадна хэсгээр нь нэлэнгүүд нь ингэж сүүдэр гаргаж тавьж өгсөн. Харин гол хэсгийг нь яг ягаанаар нүлдээсэн байгаа. Гэт өмнө нь ашигласан ягаан өнгийн уруулын бодгаараа би ингэж сэвх тавьж өгсөн. Мөн өмнө нь ашигласан turquoise өнгийн цэнхэр ногоон өнгийн тэнээрээ би мөн сэвх тавьж өгсөн байгаа. Тэгэхээр сүүлдээ ерөнхийдөө иймэрхүү харагдав. Ингээд хүзүүний хувьд ер нь бол бодохгүй байсан ч болно. Гэхдээ миний хувьд би хүзүүгээ эхлээд цагаан өнгийн бодгаар баг зэрэг бодож яагаад ягаан болон turquoise өнгийн тэнэ ашиглан баг зэрэг иймэрхүү бодолт хийж өгсөн. Хүсвэл бодохгүй байсан ч болно. Ингээд өнөөдрийн минь бодол дуслаа. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодол хүртлээ. Тэр баяртай.